Миний би 2 сарын өмнө хууль зүйн дотоод хэргийн сайд, сангийн дэд сайдын хамт цагдаагийн ерөнхий газрын харьяа түр хамгаалах байрны нөхцөл байдалтай өөрийн биеэр ирж танилцсан. Энэхүү байр нь орчин үеийн түр хамгаалах байрны стандартын шаардлагыг хангахгүй, урсгал засвар хийх боломжгүй, улсын хяналтын байцаагчийн дүгнэлтээр хүн ажиллаж амьдрах боломжгүй гэсэн дүгнэгдсэн учраас шинээр баригдж байгаа түр хамгаалах байрны барилгын ажлыг дуусгаж, шийдэлгүй гацсан асуудлыг яаралтай шийдэж, ашиглалтанд оруулах чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Цаг алдалгүй шуурхай ажилласан хууль зүйн дотоод хэргийн яам, цагдаагийн ерөнхий газар, төслийн багийн хамт олонд талархал дэвшүүлж баяр хүргье. Энэхүү төсөл нь зөвхөн барилга байгууламжийн нээлт бус, харин хүний эрхийг хамгаалах, хүчирхийлэлд өртсөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээ үзүүлэх дэмжих тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн бодиттой томоохон алхам болж байна хэмээн үзэж байна. Цаашид түр хамгаалах байруудыг энэхүү загварын дагуу байгуулж, хүүхэд эмэгтэйчүүдэд аюулгүй орчин хамгаалалт, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах болно. Гэр бүлийн хүчирхийлэл бол зөвхөн нэг айлын хүрээний асуудал биш. Хүний эрх, шударга ус, нийгмийн аюулгүй байдал, ирээдүйн хойч үеийн аж амьдралд шууд нөлөөтэй нийгмийн томоохон асуудал юм а. Тиймээс Монгол Улсын их хурл хүний эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр бодлого, хууль эрх зүйн шинжилгээг шатараатай хэрэгжүүлж ирсэн, цаашд энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, урьдчилан сэргийлэх, тогтолцоог бэхжүүлэх, хохирогчдод үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын их хурлын даргын хувиар манлайлж ажиллах болно. Өөрөө өөрийгөө хамгаалах чадваргүй болцсон олон хүмүүс байгаа. Хаашаа хандхаа мэдэхгүй. Тэгээ тийм хүмүүсийг төр хамгаалах хэрэгтэй. Төр өөрөөгөө л биелүүлж. Тэгээ энийг зориуд загвар болгож барьсан. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр жишг болгож байгаа. Хууль зүйн сайд улсын их хурлын энэ хаврын чуулганаар гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинжсэн хариулгыг өргөн барина. За энэ хүрээнд гэрч хохирогчийг хамгаалах бие даасан хараа тус тогтолцоог бүрдүүлнэ. Монгол улсын хэмжээнд бол 39 нэг цэгийн үйлчлэгээний төв түр хамгаалах байрууд одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ нь болохоор төрөл мэргэжлэр бас тусдаа төрийн бус байгууллагууд, төрийн байгууллагуудын харьяанд ингэж үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа цагдаагийн байгууллагын харьяанд бол нийтдээ нийслэлийн хэмжээнд 5 түр хамгаалах байр үйл ажиллагаа явуулж байгаа. За манай бол цагдаагийн байгууллагын харьяанд явуулж байгаа түр хамгаалах байрны нэг. Түр хамгаалах байрны хувьд бол манайх хуучин бол 30 ортой тэгээд 8 өрөөнд одоо хүлээж авах хүчин чадалтай ажиллаж исэн бол энэ шин түр хамгаалах байр нь өөрөө 16 өрөөнд 40 хүнийг одоо хүлээж авах стандартаа барих нь 40 хүн хүлээж авах хүчин чадалтай ашиглалтанд орж байгаа маа. Одоо хохирогч иргэдийг хүлээж авснаар бид нар гэр бүлийн хүчирхийлэлтэд дэмжих тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33-1 заасан нийтдээ 7 төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх. Энэ 7 төрлийн тусламж үйлчилгээ нийгмийн халамж үйлчилгээ, за хууль эрх зүйн тусламж үйлчилгээ, за сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ гэх мэтчлэн нийтдээ 7 төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж ингэж ажиллахаар болж байна.